За нэмэгдсэн үрдэхийн албан татврын тухай хуульд нэмэрт өөрчлөлт оруулах асуудлыг бид нар ярилцж байна. За өнөөдөр Монгол улсад мөнгөний аншны уналт, за эдийн засгийн төлөлт, за энэ олон л эдийн засгийн өөрчлөлтүүд ингээ явагдаж байгаа. Тэгээ энэ үед нөөтийн босхийг тодорхой хэмжээнд арай өөрчлөх гэдэг ийм санал ингэж орж ирээд тэгээд унлаа л да. Яг ойлгож байгаа. Ер нь бид нар нөөт төлөгч биш аж ахуйн нэгжүүд тэдэрхий олон болгох гэдэг нь өөрөө тийм сайн зүйл биш ээ. Энэ дээр нөөт төлөгч компаниудад бас төлж байгаа хэсэгт нь үр дагавар нь очоод байна гэдэг асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ бид нар өөр шийдэл хайх юм болцоо байхгүй юу? Хэрв заяа нөөтөө ингээд бүгдээрээ нөөтөнд төлдөг болъё. 400 хүртэл сая дээр ч маш олон компани аж ахуйн нэгжүүд нөөтөөс чөлөөлөгдөх гээд байна. Гэх юм бол бүгдээрээ төлдөг болоод тэр тодорхой анхан шатанд бизнес эрхэлж байгаа, дөнгөж нэг боожж байгаа ийм аж ахуйн нэгжүүд нь хөнгөлтийн хувь хэмжээгээ арай ахиу буцааж авдаг байх ийм хувилбар байж болохгүй юу? Энэ дээр сангийн ам татврын ерөнхий газраас юу гэж хэлэх вэ гэдгийг нэгдүгээр асууж. Хоёрдугаар бид нар ер нь ингээд бүх хүмүүс л татвар төлдөг болъё л доо гэдэг нэг зарчмыг яриад л их удаж байгаа. Энийг хизээ хэрэгжүүлэх юм? Тэр жижиг лангуу эрхлэгчид гар дээрээсээ тооцоо хийдэг, тэр бидний хэлдэг ченж үзэд нэрлэгдээд байдаг улсууд, худалдаа эрхлэгчид хизээ төлдөг болох. Хизээ бид нар энэ ий баримтыгаа бүгдээрээ авдаг болох юм. Ий баримтыг зарим нь өгдөг, зарим нь өгдөггүй. Амьдрал дээр тийм л байгаа шүү дээ. Тэгээ нөөт төлдөг улсууд нь болохоор зэрэг энэ төлдөггүй хэсгээ хэдүүлээ төлдөг болгоё гэдэг. Гэтэл энэний төлөө манай энэ мэргэжлийн байгууллага нь хариуцж байгаа агентлаг жишээ нь юу хийж байгаа вэ? Хизээ энэ бүгдээрээ нэг хэл амгүй ий баримтаа авдаг өгдөг болох вэ? Нөөтийн татварыг бүртгэлийн татвар гэдэг байгаа. Ер нь энэ ий баримт өгдөг болоод 2% муцаа олголт өгдөг болсноос хойш өнөөдөр ер нь хэдэн хувь бидний худалдааны үйл ажиллагаа ингээд бүртгэгдэж байгаа. Энийг хэлж өгөх юм боломж байна уу? Энэ нөөтийн татварыг тодорхой хэмжээнд жоохон босхыг өндөрцгөх юм уу? Эсвэл нөөтийн татврын хувь хэмжээг буулгах юм уу? Эсвэл тэр буцаан олголтыг нэмэгдүүлэх юм уу? Энийн үр дүнд нэг аж ахуйн нэгжүүдийн тэр нэг бизнес эхлээ явж байгаа. Нэгэнт тогтворчдсон компаниуд бол шал өөр хэрэг. Тэд нартэй ярих юм бол энэ эхэлж байгаа бизнес эрхлэгчид энэ стартапуудыг хэдүүлээ яаж нэг бэхжүүлэх үү? Яаж нэг 5-3 ажлын байртай болохгүй гэдэгт нөлөөлөд байгаа татвар учраас л бид нар энийг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд дээр хариулт авъя да. За сангийн ажлын хэсэг хариулъя. 4 дугаартай энэ дэр. Сангийн амнаас бодлого асуусан баха. За мөнгө төгшөний асуултанд хариулъя. Сангийн яам татврын болон газар чимэд сөрөг. За нөөтөд дээр бол нэлээдгүй асуудлууд бий. Хуулийн төвшин, зохицуултын төвшинчтэй хэрэгжилт тогтолцооны төвшөнд ч гэсэн нэлээдгүй асуудлууд бий. Тийм ч учраас бид нар сүүлийн 2 жил үндэснээ жил хагас татврын хуулийн шинжилэл дээр нэлээдгүй хэсэг нь бол энэ нөөтийн албан татвартай холбоотой байгаа. Нийт ирсэн 176 мянган санал бий. Тэрнээс 80 гаруй мянган нь бол нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд бол яригдсан. За тэгээд 2 ч төсөл яригдсан. Эхний төсөл нь бол татагдсан. Тэгээд тэр төвшөнд бол та бүхний яриад байгаа. Ер нь бүх нийтээр татвараа шударгаар төлдөг болъё. За тэгээд яг нөөт буюу нөөтийн агуулга нь эцсийн хэрэглэгч нь энэ бол хэрэглээний татвар, нэмэн өртөгт нь авагддаг татвар эцсийн хэрэглэгч нь төлдөг учраас түүнд нь бол тодорхой буцаалт олгоё гэдэг юм асуудлууд яригдсан. Тэгээ энэ хууль нь буцаалт олгохтой холбоотой асуудал нь бол өнгөрсөн оны төсөв дагаж батлагдсан байгаад
За сая бол бас ингээд энэ хууль нь бол хүчингүй болсон тогтолцооны юм байна. Эргээд нөөтийн асуудлыг бол авч үзэхдээ ер нь бол иж бүрнээр нь бол авч үзэх ёстой. За тухайлбал энд нөөтийн зөвхөн одоо хуулиар зохицуулагдж байгаа чөлөөлт гэхэд одоо 50 гаруй төрлийн чөлөөлт байна. За тэгээд энэ баримт олголтын асуудлууд дээр бас зохицох арга хэмжээнүүд бол хийгдэх ёстой. Энэ дээр дотор ерөнхий газар ч гэсэн ажиллаа явьж байгаа. Тэгэхээр өмнөх төслүүд дээр ч гэсэн бид ярихдаа хэрвээ одоо бэлэн бусаар гүйцэтгэж юм бол одоо нөөтийн баримт олгогдсноор аж ахуйн нэгж байгууллагад нь бол хасалтын их боломжийг олгоё гэдэг хуулиурууд ч гэсэн ингээд яригдсан байгаа. Ингээд чөлөөлтүүд нь байхгүй болоод баримт олголтууд нь одоо бэлэн бусын тодолцоогоор хийгдээд түүнийг хэрэгжүүлж байгаа одоо банкны тооцоо, төлбөр тооцоо, төрөөнийх нь систем нийлүүлэгчдийн хувьд энэ баримтаа олохгүй юу гэдгсэн асуудлыг системчлэгийн хувьд ч гэсэн ингээд шийдээд тэгээ эцсийн хэрэглэгчид нь тодорхой хэмжээний буцаалт олгож явах юм бол энэ бол цогц хэлбэрээр нөөтийн асуудал бол хөндөгдөх ийм боломжтой зүйл байсан. Тэгэхээр бол ер нь бол цаашд бол бид нар нөөтийн асуудлыг цогц хэлбэрээр нь харах нь бол зүйтэй.